Бүгд нь өглөөний мэнд хүргэе. Голом капитал үнэт цаасны компаниас бэлтгэн хүргэдэг маркет апдейтийн 62 дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдрийн ярих сэдвийн хувьд бол сүүлийн өдрүүдэд гараад байгаа сая сүүлийн 2-7 хоног 2-7 хоногийн хугацаанд ерөнхийдөө Америкийн зах зээл дэх технологийн компаниудын хувьцаа бол хэрцэн хөгжөлттэй байсан хэдий ч энэ 7 хоногийн хувьд бол эргээд бууралт тодорхойгүй төр байдал бол нэмэгдэж орж ирээд байгаа. За тэгэхээр үүнд яг юу нөлөөлж байгаа болон сүүлийн үед яригдаад байгаа биткойны ханш бол 70,000-ыг бол давж орж ирсэн байна. Тэгэхээр үүнтэй холбоотой улс төрийн болон хууль зохицуулалтын ямар яриа хэлэлцээр явж байгаа талаар болон одоо энэ жил хийгдэх Anthropic буюу Cloud AI загвар хөгжүүлэгч юм бол IPO-ийн талаарх мэдээллийг бол товч төвч ярилцаад явуулна. За тэгэхээр сүүлийн 7 хоногийн хугацаанд бол ерөнхийдөө healthcare за тэгээ газрын тос эрчим хүчний салбартай холбоотой компаниудын хувьцаа бол харьцангуй өсөлтийг бол үзүүлсэн 7 хоног бол өнгөрсөн байна. За тэгэхээр энэ дундаа бол онцлох юм бол технологийн компаниудын хувьд бол харин уншилт тийм тодорхойгүй байдал бол үргэлжилсэн байгаад байгаа. За тэгэхээр Америкийн нэгдсэн улс болон Ираны хоорондох дайн бол 2 дугаар сарын сүүлээс хойш үргэлжлээд бол жидэг хүрээд ямар нэгэн тодорхой шийдэлт хүрэлгүй бол хүрээд байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бол олон удаа гэрээ хэлэлцээр хийгдгэр боллоо. За Ормозын хоолой нэгтгэр боллоо гэсэн яриа хэлэлцээр мэдээллүүд бол ихээхэн гарч явж байсан. За тэгэхээр энэ байдал бол сунжирсаар өдийг бол хүрээд байгаа. За тэгэхээр хамгийн сүүлийн үеийн байдлаар бол одоо Трампын зүгээс бол мэдэгдээд байгаагаар Иран бол санал болгосон хэлэлцээрийг авсангүй, гэрээ хэлэлцээр хийхийг зорьсонгүй. Тэгэхээр энэ нь бол тэдний бол ерөөхдөө алдаа боллоо. Тэгэхээр одоо Америкийн нэгдсэн улсаас бол байны нөхцөл байдал цэргийн үйл ажиллагаа гэхээсээ илүү одоо эдийн засгийн хориг гарах хэмжээ буюу цаашаа шилжилтэнд оруулах, Ираныг бол шилжилтэнд оруулж эдийн засгийн хувьд хямрааж өөр аргагүй болсон одоо цаашаа үргэлжлүүлнэ гэсэн мэдээллийг бол хийгээд байгаа. Тэгэхээр үүний хувьд бол аваад үзэх юм бол энэ бол түүхэндх хамгийн хатуу хориг гарах хэмжээ төлөвлөж байна гэж бол ерөөд мэдэгдээд байгаа. Тэгэхээр энэ талаарх хоригийн бол дэлгэнгүй мэдээллийг бол эрэх даваа гарагаас ерөөд танилцуулна гэж бол мэдэгдээд байгаа. Тэгэхээр энэ хүү шийдвэр нь бол Иранд үзүүлэх эдийн засгийн дарамтыг эрчимжүүлж цаашаа томоохон цэргийн ажиллагаа явуулах шаардлагыг бол бууруулах буюу одоо энэ Америкийн хувьд бол цэргийн үйл ажиллагаатай холбоотой зардал бол энэ онд бол ихээхэн нэмэгдсэн байгаа. Тэгэхээр энэ хүү зардлыг бас танах тэр үйл ажиллагааг бол хэрэгжүүлж эхэлж байна гэж харж болохоор байна. Тэгэхээр Америк бол өмнө нь Ирантай эдийн засгийн харилцаатай улс орнуудад ч бас арга хэмжээг бол авахыг анхааруулсан байгаа. За тэгэхээр энийг бол юу гэж тодорхойлж болох вэ гэхээр зөвхөн Иранд орох хориг арга хэмжээ тавиад байлгүй Ирантай ямар нэгэн экспорт худалдаа зарим бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа тэр улс орнуудыг бол мөн энэ хориг арга хэмжээнд оруулах шүү гэдгийг бол анхааруулад байгаа. За тэгэхээр ингэж хориг арга хэмжээг ердөө Ираны талаас бол буруу гэж үзэж байгаа улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах шийдвэрт нь бол нөлөөлөхгүй. Энэ бол биднэрт хамаагүй гэсэн бол мэдээллийг бас хийгээд. За тэгэхээр энэний зэрэгцээ бол Ираны газрын тосны гол худалдан авагч болох Хятад улс бол хориг болон яг дарамт нь асуудлыг шийдвэрлэхэд тус болохгүй гэж бас давхар мэддэг. Тэгэхээр Хятадын зүгээс бол яагаад энэ мэдээллийг хийсэн бэ гэдэг нь бол мэдээж ойлгомжтой сая хэлсэнчлэн газрын тосныхоо ихээхэн хувийг бол Иранаас бол Хятад улс бол аваад байгаа. Тэгэхээр энэ хориг арга хэмжээ, эдийн засгийн хориг арга хэмжээ зөвхөн Иран биш бусад улс орнуудад ч нөлөөлнө гэсэн мэдээлэл нь бол Хятадын зүгээс бол тайлбарыг бол энэ одоо эсэргүүцэл маягийн одоо тэр зүйлийг бол илэрхийлээд байгаа. За тэгэхээр газрын тосны үн бол 3-7 хоногийн бол дээд түвшиндээ хүрсэн буюу сүүлийн 7 сарын эхээс бол ерөөдөө ойролцоогоор
За 30% бол одоо бол өсөд байгаа. За тэгэхээр хэрвээ энэ тодорхойгүй байдал бол цаашдаа үргэлжилсээр байх юм бол хөрөнгөний зах зээлд бол харьцангуй бага нөлөө одоо 2 сар, 3 сар, 4 сартай харьцуулбал бол харьцангуй бага нөлөөтэй бол байгаад байгаа. Гэсэн хэдий ч шууд нөлөө нь бол байхгүй, багассан хэдий ч шууд бусаар нөлөөлөх тэр нөлөөллийн хувьд бол энэ эрсдэл одоо энэ байдал цаашдаа үргэлжилсээр за газрын тосны нийлүүлэлт одоо улам буурсан эсвэл одоо газрын тосны үн нь улам нэмэгдсэн нөхцөлд бол Америкийн нэгдсэн улсын инфляц нэмэгдээд тэгээ үүнээс шалтгаалсан холбооны нөөцийн сангаас бол бодлогын арга хэмжээг бол хэрхэн авах вэ? Яаж авах вэ гэдгээс шалтгаалаад хөрөнгөний зах зээлд бол их нөлөөлөл үзүүлэх байна. За тэгэхээр бодлогын хүүг нэмэгдүүлнэ эсвэл бодлогын хүү жилийн оны сүүл хүртэл буурахгүй гэж тийм мэдээлэл одоо 9-р сарын хурлаар гарах юм бол за ер нь тодорхойгүй байдал үргэлжлээд энэ технологийн болон бусад энэ хувьцаанууд яг энэ хувьцааны зах зээл дээр бол ерөнхийдөө сэргэлт бол гарч ирэхэд бол нэлээд эргэлзээтэй асуудал болчиход байгаа гэсэн үг. За тэгэхээр энийг бол товчоор хэлэх юм бол Америк болон Ираны хоорондох дайн бол хөрөнгөний зах зээл ялангуяа хөрөнгө оруулагч биднэрт шууд нөлөөлөл нь бол харьцангуй бага болсон байна. Харин энэхүү байдал бол энэ байдлаараас хунжраад цаашдаа үргэлжилсээр байх юм бол ерөнхийдөө шууд бусаараа нөлөөлөл нь биднэрт бол мэдгдсээр байх болно гэсэн үг болоод байна. За тэгэхээр хоёр улсын хувьд бол яг энэ байдлаараа бол ойрын за 1 сар гэж үл. За 1 сарын хугацаанд бол хэмжих байдал бол ажиглагдахгүй байна гэж болж хэлж болохоор. За тэгэхээр сүүлийн за 2 хоног 3 хоногт бол биткойны ханш бол 70,000 бол давж орж ирж байна. Тэгэхээр 60,000-аас бол 70,000 руу орж ирж байгаа энэ үйл явдалд яг юу нөлөөлсөн, яг зах зээл дээр яг юу өрнөсөн бэ гэдэг талаар товч ярив. За тэгэхээр хамгийн сүүлд мэдээлснээр бол Америкийн нэгдсэн улсын төрийн сан хугацаат бонд буюу засгийн газрын бондынхоо buyback буюу буцаан худалдан авах тэр хэмжээг бол 2 дахин нэмэгдүүлэх бол мэдэгдээд байгаа. За тэгэхээр яагаад энэнийг ингэж 2 дахин нэмэгдүүлж худалдаж авах шаардлага гарсан бэ гэхээр хугацаатай буюу 10-аас 30 жилийн хугацаатай тэр бондуудын өгөөж бол хийх нэмэгдээд байгаа. Түүхэн дэд хэмжээнд бол хүрсэн ойрцсон гэж бол ихэд хэлж болохоор. За тэгэхээр одоогийн за сүүлийн байдлаар бол нэг 4.7% хавцаа байсан. За тэгээд төрийн сангийн зүгээс бол 4 тэрбум хүртэлх бондыг бол буцааж худалдаж авна гэсэн мэдээллийн дараа бол за нэг 4.6 хүртэл бол нэг буурч орж ирсэн байгаа. За гисэн хэдий ч энэ мэдээлэл бол бондын зах зээл дээр бол нөлөөлөл бол харьцангуй бага байгаа нь бол яг энэ мэдээллийн дараа унж орж ирсний дараа буцааж яг өсөж орж ирсэн нь бол энэ мэдээлэл бол энэ үйл ажиллагаа нь бол энэхүү бондын өгөөжийн бууралтанд нөлөөлөх хэмжээний бол байж чадахгүй байна гэдэг нь харуулдаг байна. За тэгэхээр энэ бондын өгөөж бол яагаад ингэж өсөж буураад байна гэхээр за бондын бол худалдан авалт буюу эрэлттэй холбоотой. За эрэлт нэмэгдэхийн хэрээр бондын өгөөж бол нэмэгдэж эхэлж байгаа. За тэгэхээр худалдан авалтын хэмжээ нэмэгдэх тусам бондын өгөөж бол нэмэгдэж байгаа. За тэгэхээр энэхүү нөхцөл байдлыг бууруулах зорилгоор төрийн сангийн зүгээс бол энэ хугацаатай бондуудыг бол буцааж худалдаж авна гэсэн мэдээлэл гараад байгаа. За тэгэхээр яг энүүгээрээ яг яаж хөрөнгөний зах зээлд нөлөөлж байгаа вэ? Яг яагаад энэ мэдээлэлээс шалтгаалаад крипто валют буюу биткойн, этериум гэх мэтийн тэр арилжааны хэрэгслүүрүүд бол яагаад өсөж байна гэхээр за засгийн газрын зүгээс төрийн сангийн зүгээс буцаан худалдаа авалтыг бол хийх юм байна. Энэ бондын өгөөжийг бол тогтворжуулах байдал дээр за мөн цаашлаад бууруулах байдал дээр бол анхаарал хандуулах үйл ажиллагаа бол явуулж эхлэх юм байна гэсэн учраас илүү эрсдэлтэй хөрөнгө оруулалтууд буюу биткойн, этериум гэх мэтийн крипто валютууд руу хөрөнгө оруулалтын урсгал бол нэмэгдэж эхэлж байгаа. За тэгэхээр энээс харах юм бол бонд болон крипто валют аль нь өндөр өсөлтийг бол үзүүлээд байна. Тэгэхээр бол яг энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд төрийн сангийн зүгээс бол одоо энэ худалдан авалтаас илүү нөхцөл байдлыг бол үүсгэх үйл ажиллагааг бол хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг нь бол харагдаж байгаа.
За тэгэхээр биткойны хувьд бол аваад үзэх юм бол мэдээж 70,000-ыг бол даваад одоогийн байдлаар бол нэгдвэл 74,000-аар ойролцоогоор 75,000 хавцаа бол арилжаал гэж. За тэгэхээр энэ нь бол мэдээж одоо энэ саяны мэдээлэл бол нөлөөсөн байгаа. За үүнээс гадна сүүлийн өдрүүдэд ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс бол Конгрессийг крипто хөрөнгийн зохицуултыг тодорхойлох болгох одоо удаан хугацаанд яригдаад байгаа Clarity Act-ыг эцлэхийг бол уриалсан. За мөн цаагаараа бол шигсэн тэр байдал нь бол зах зээл дээр бол эрэг дохиог бол өгсөн. За ямар ч тач энэ Clarity Act бол ойрын хугацаанд батлагдах юм байна гэсэн бол дохиог бол зах зээл дээр бол өгөөд байгаа. За тэгэхээр төрийн сангийн бол саяны бонд дээр эргээд ярих юм бол төрийн сангийн шийдвэр нэг 30 жилийн treasury буюу энэ бондын өнгөж бол 2007 оноос хойш хамгийн өндөр түвшиндээ бол хүрсэн. За тэгээд энэ нь бол бондыг хүчтэй борлуулалтын дараа бол ирсэн байгаа даа. Энэ мэдээллийг бол яг энэ өсөлтийн дараа яг зах зээл дээр докторжуулах байдлаар докторжуулах зорилгоор бол энэ мэдээллийг бол хийгээд байгаа. За тэгэхээр энэ өндөр өгөөж нь крипто за хувьцаа гэх мэт бол эрсдэлтэй хөрөнгийн сонирхлыг бол бууруулдаг ч гэсэн энэ удаагийн buyback нь худалдан авах нь бол зах зээл дээр эрэг төхөө өгсөн гэж шууд тодорхойлж байна. За тэгэхээр үүнээс шалтгаалаад бол нэг биткойн бол нэг 348 хавцаа. За одоогийн байдлаар бол нэг 4-5% орчим бол өсөд байгаа. За Ethereum-ийн хувьд болохоор нэг 246%. За өссөн. За тэгээд үүнээсээ бол нэг ойролцоо одоогоор бол 2300 хавцаа арилжаал гэж байна. За тэгэхээр энэс гадна бол яг энэ криптонуудаас гадна бол энэ криптог дагсан хувьцаанууд буюу Coinbase, MicroStrategy, за Circle гэх мэт энэ компаниудын хувьцаа бол давхар өссөн байна. За тэгэхээр эдгээр бол нэг ойролцоогоор дунджаар 3-аас 6% өсөлтийг бол үзүүлээд байгаа. За тэгэхээр зах зээл дээр бол ямар ч тач энэ нөхцөл байдал бол эргээр за тэр тусмаа крипто валютын зах зээл дээр бол нэлээд эрэг дохио болж орж ирж байна гэж бол харагдаад байна. За тэгэхээр энэс гадна Clarity Act яг батлагдаж ойрын хугацаанд за хэлцээр илүү өндөр түвшин илүү хугацтай байдлаар яг явах юм бол крипто валют бол үнэт цаас эсвэл түүхийн эдийн аль нь болохыг тодорхой болгож яг SEC буюу одоо SEC болон CFTC-ийн зохицуулалтын яг эрх мэдлийн яг зааг бол тодорхой болгох байдалтай байгаад байна. Тэгэхээр энэ дээр бол зарим хууль тогтоогчид за сенаторуудын хувьд бол улс төрийн албан тушаалтнууд өөрсдийн крипто бизнесээс ашиг олохыг нь хориглосон заалтгүй бол хуулийг дэмжихгүй гэдгийг бол илэрхийлээд байгаа. Тэгэхээр энэ яг юу гэсэн үг вэ гэхээр яг энэ хууль тогтоогчид за энэ зах зээлийн мэдээлэлтэй илүү ойр орчинд байдаг тэр хүмүүсийн яг ашиг олох тэр нөхцөл байдал. За тэгээд тэр ёс зүйн талаар бол ёс зүйн талаарх одоо ямар нэгэн хориглолт заалтыг бол оруулахгүй бол энэ бол хууль цаашаа дэмжигдэхгүй байх боломжтой гэж хоёр талаас нь үзээд байна. За тэгэхээр крипто за биткойны хувьд бол ямар ч одоогийн байдлаар бол нэлээд өндөр өсөлтийг бол үзүүлсэн яваад байна. Тэгэхээр бол бидний зүгээс харж байгаа бол цаашдаа бас энэ яг өсөлт бол хэсэг хугацаанд бол үргэлжлэх болов. Гэхдээ тэр дундаа тодорхой хэмжээний correction засварын хөдөлгөөн бол орж ирэх нь бол хүлээгдэж байна гэж бол хараад байна. За тэгэхээр одоо ингээд бондын өгөөж улам нэмэгдээд орж ирж байгаа ч гэсэн яг энэ технологийн компаниуд за тэр дундаа хувьцааны одоо энэ үний хувьд бол яг тодорхой хэмжээний сэргэлтийг үзүүлж чадахгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ нь бол бидний өмнөх лайвууд болон Facebook page, Viber дээр бол ярьж байсанчлан тухайн компаниудын технологийн компаниудын бол маш их өндөр AI-тай холбоотой өндөр зардлын хүрээнд яг тухайн зардлууд нь буцааж мөнгө болж орлого болж орж ирж чадах юм уу гэдэг зах зээлийн хүлээлт бол үүсэж байгаа учраас яг одоогийн энэ үнээр одоо энэ тайлангийн саяны удирдал дуусантай холбогдуулаад энэ ер нь их компаниудын борлуулалтын орлого бол өмнөх оны мөнгөтэй харьцуулахад бол нэлээд өндөр өсөлтүүдийг бол үзүүлээд байсан. За тэгэхээр тэр борлуулалтын орлогын өсөлт, цэвэр ашигын өсөлтүүд бол зах зээлийн одоо яг энэ компаниуд дээр байгаа арилжаалж байгаа тэр үүний үнд бол шингэсэн байна. Тийм учраас одоо яг энэ нөхцөл байдлыг эвдсэн цаашаага илүү тогтвортой
яг энэ орлого олж байгаа энэ AI-тай холбоотой өсөлт үргэлжилж байгаа гэсэн тэр байдал илүү хавцлагдаж, илүү итгэлийг төрүүлэхийн үндсэн дээр яг энэ буцааж яг энэ технологийн компаниудтай холбоотой өсөлт бол үргэлжлэнэ гэж одоо харагдаад. За тэгэхээр мэдээж одоо энэ нөхцөл байдлыг бол үүсгэхийн тулд компаниудын зүгээс болон салбарын зүгээс бол санууд зах зээл дээр мэдээллүүдийг бол гаргаад явж байгаа гэж хэлж байна. За тэгэхээр хамгийн сүүлд гарсан мэдээлэлээр одоо за Anthropic-ийн IPO бол хүлээгдэж байгаа зах зээл дээр нэлээд өндөр хайптай хүлээгдэж байгаа. Anthropic-ийн хувьд бол 4 сард 5 сард байхаа тийг санаж байна. Тухайн үед бол OpenAI-аас бол төрүүлж SEC рүү бол өөрийн баримт бичгүүдийг явуулаад байсан. За тэгэхээр мэдээж IPO хийх хугацааны хувьд ч бол OpenAI-аас төрүүлж бол хийхдээ гэсэн хүсэлт болж ажиглаад байна. За тэгэхээр компани зүгээс л одоо юу гэж мэдэж байна гэхээр хувьцаагаа олон нийтэд анхудаа санал болгохдоо SpaceX-ийн дотоосон рекорд буюу за нэг яг тоонд үнгээр бол 75 тэрбумын тэр IPO бол давсан. За магадгүй 100 тэрбумаар өгсөн IPO бол хийнэ. За болио гэхэд дор хаяж бол 70 тэрбумын 70 тэрбум долларын хөрөнгийг бол босгоно гэж мэдээлээд байна. За тэгэхээр SpaceX-ийн хувьд бол 6 сарын 12-нд IPO хийсэн. За тэгэхээр 75 тэрбумаас гадна яг нэмэлт грин шүүг бол гаргаж нийт 85.7 тэрбум долларыг босгосон. Тэгэхээр энэ нь SpaceX IPO хийхээс өмнөх хамгийн өндөр IPO хийсэн тохиолдол Saudi Aramco буюу энэ газрын тосны ойлын компанийн хувьд бол ойролцоогоор 25.6 тэрбум долларын хөрөнгийг босгоод ирсэн. За тэгэхээр энэ жилийн хувьд бол энэхүү IPO-нууд бол бариу баг 2, 3, 4, 5 дахин бол өндөр хөрөнгүүдийг бол ерөөдөө босгох тэр хүслүүдийг бол үүсгэж байна. За тэгэхээр ийм өндөр хэмжээний хөрөнгийг босгоно гэсэн хүлээлттэй байгаа нь бол яг энэ AI-тай холбоотой энэ салбарын өсөлт бол дуусах болоогүй шүү гэсэн бол тохиогдол зах зээл дээр бол өгөөд байгаа гэсэн. За тэгэхээр SpaceX нь бол IPO-оор яг 75 тэрбумыг бол босгосон. За за компанийн хувьд бол нэг энэ оны 5 дугаар сард бол нэг 65 тэрбум долларыг хөрөнгө оруулалтыг хаалттай татаад тэгэхээр тухайн үед бол үнэлгээ нь бол нэг ойролцоогоор 965 тэрбум доллар бол хүрсэн байгаад байгаа. Тэгэхээр энэ нь бол тухайн үеийн OpenAI тухайн үеийн яг зах зээлийн үнэлгээ бол үеийн 852 тэрбум долларын үнэлгээнээс бол даруй давсан үзүүлэлт болдог. Тэгэхээр энэс гадна яг борлуулалтын орлогын хувьд бол 2 дугаар хувьчлалын хувьд компани зөвлөс бол нэг өмнөх оны мөн үеийн 787 сая доллар өсөн өсөж яг 11.5 тэрбум долларыг давсан гэсэн бүгдээс бол өгөөдсөн. За тэгэхээр 7 дугаар сарын эцсээр бол жилийн орлогын хурд буюу яг жилийн орлогын хүлээлтийн хувьд бол 65 тэрбум долларт хүрсэн гэдгийг бол мэдэгдээд байгаа. За тэгэхээр үүнээс харах юм бол мэдээж хэрэглэгчдийн хувьд яг энэ cloud AI хэрэглээтэй холбоотой мөн бусад орлогын хувьд бол нэлээд өндөр өсөлтийг бол үзүүлж байгаа. За тэгэхээр энэ customer base буюу яг хэрэглэгчийн бааз бол үүсээгээ цаашаа явж байгаа AI-тай холбоотой өсөлт үргэлжилж байгаа гэсэн мэдээллийг бол тохиог зах зээл дээр бол өгөөд байна гэж харж болохоор. За тэгэхээр AI бол гол нь энэтэй холбоотой одоо энэ борлуулалтын орлого өсөж чинь, энэ AI-тай холбоотой хэрэглээ өсөж чинь гэж яригдаад байгаа ч гэсэн яг өмнө хэлсэнчлэн яг энэ AI-тай холбоотой энэ зардал бол нэлээд өндөр байгаа учраас тухайн зардлууд нь тэр хэмжээний тэрийг давсан борлуулалтын орлогыг үзүүлж чадах уу юу гэдэг сэтгэл зах зээл дээр хүлээлт үүсэж байгаа учраас нэлээд тодорхойгүй байдлаар сүүлийн саруудад бол нэлээд үзэгдлээ мөн улирлын байлангийн улирлын нөхцөл байдалч зах зээл дээр бас тодорхой хэмжээний
энэ сэтгэлтийг бол хүлээж хүч чадсангүй. За тэгэхээр Tropic-ийн хувьд бол ерөнхийдөө компаниас мэдэгдэж байгаагаар бол энэ сарын буюу 8 сарын сүүлээр одоо айлш дараа 7 хоногт ч юм уу энгийн хурднаар яг бүх энэ IPO хийхтэй холбоотой баримт бичгүүдийг бол байгууллагуудад бол өргөнэ гэсэн бол мэдээлэл бол өгöd байгаа. За тэгэхээр энэ оны 8 дугаар сарын 19-ний байдлаар бол Америкийн шинэ бүртгэлтэй компаниудын нийт бол нэг 160.6 тэрбум долларыг бол таалаг байна. Одоо 21 оны одоо IPO-ийн давалгаа буюу тухайн үеийн 195.2 тэрбумын өмнөх рекордыг шинжлэх хүлээлт бол байгаад байна. Тэгэхээр зах зээл дээр маш их хөрөнгө оруулалт хөрөнгүүд орж ирж байгаа нь бас нэг талаараас сайшаалтай. За мөн давхар үүнээс гадна одоогийн энэ Micron, Iron, SpaceX гэх мэт компаниудад оролцсон байгаа хөрөнгүүдийг хөрөнгө оруулалт буцааж татаж гаргаж өөр хөрөнгүүд рүү шилжүүлэхээс шалтгаалan бас зах зээл дээр тодорхой хэмжээний уналт бас орж ирэх боломжтой гэж харж болохоор байгаа. За тэгэхээр өнөөдрийн лайв маркет апдейт ерөнхийдөө дүгнэж үзэх юм бол за Америк болон Ираны хувьд бол ойрын хугацаанд бас ямар нэгэн их хэлэлцээр гэрэлцээр байгуулж газрын тосны өмнө уурах хүлээлт газрын тосны нийлүүлэлтийн доктортой байдал хангах талаар бол хэвээр байдал амын тодорхой за бараг үүсэхгүй байх боломжтой тийм нөхцөл байдал үүсэт байна. За тэгэхээр крипто валют за үүнээс гадна крипто валют биткойнтэй холбоотой уналтуудын дараа бол одоо л нэг тодорхой хэмжээний сэргийлт орж ирж байна гэж харж болж байна. За тэгэхээр үүнтэй холбоотой Clarity Act-ыг бол стөрийн зүгээс гэрчмтэй хэрэгжүүлж баталж чадах юм бол бас энэ зах зээлийн зөв тодорхой бэлгэнийг чиглэсэн нь илүү тодорхой болох хүлээлтүүд үүсэж байна гэж болохоор байна. За тэгээ энэс гадна хамгийн том IPO хийгдэх боломжтой байгаа Anthropic бол нэг ойролцоогоор оны сүүл оны сүүлээс за нэг 10 сараас 12 сарын хооронд бол орсон IPO хийж яг хоёр дахь зээл дээр бол арилжаалагдаж эхлэх хүлээлттэй байна гэж харж болохоор Anthropicтэй болон OpenAI-тэй холбоотой энэ IPO мэдээллүүд бол хоёр дахь зах зээлтэй холбоотой мэдээллүүд бол манай Facebook page болон Viber group-ууд дээр бол цаг тухай тутамд нь хүргээд явж байгаа. Үргээд явах болно. Тэгэхээр тухайн үед бас компани хувьцаануудыг сонгож байгаа хөрөнгө оруулагчид маань бол Viber group Facebook page-ээр холбогдоод өнөөдөр манай олон капитал үндэслэн компани брокертэй гадаад арчны брокертэй холбогдоод тухайн үедээ цайлан хөрөнгөлөд явах боломжтой байгаа. За тэгэхээр та бүхэн энэ хүү мэдээллүүдээс гадна цаг үеийн мэдээллүүдийг цаг мэтлгүй авах хүсэх юм бол манай Viber group-т бол нэгдэх боломжтой байгаа. Тэгэхээр та бүхэн Viber group нэгдэх хүсэх юм бол comment хэсэгт нэмэлт 1 гэж бичээрэй. Тэгэхээр та бүгд рүү Viber group-ийн invite link-ийг бол явуулах болно. За тэгэхээр ийм байгаа. Тэгэхээр өнөөдрийн маркет апдейт ингээд дуусгая. Анхаарал хандсан та бүхэнд баярлалаа. Баяр таа.